2050 он гэхэд Монгол улсад мөнгө цастай бол байхгүй болох нь байна. Мөнгө цастай бол байхгүй болохоор голууд маань ширхэх нь байна, ингээд явах нь. Тэгээ экологийн сүрэл гэхээр яах вэ? 2050 он гэдэг чинь 25 жилийн дараа. Та нар хэдэн настай байх вэ? Та хэд яг Монгол улсыг өөрийнхөө байгуулсан компанийг өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагыг үгүй ядахта гэр бүлээ удирдаад авч яв. Тэр үед чинь одоогийн 300 мянган хүн 150 мянган 115 сая мал амьдардаг баруун бүс маань экологийн сүрэлд орж тэрийг дагсан экологийн дөрвөлт үүсч магадгүй болох нь. Одоо би жишээлбэл бизнесмэнүүдэд доктортой хөгжил гэдгийг ойлгуулах гад ядчихээн. Одоо 60 настай мундаг том юунд бизнесмен эсвэл надтай 150 настай мундаг том бизнесмен 40 жилийн дараа таны бизнес яах юм бэ? Манай хэд мэн жоохон бодол болоод байгаа байхгүй. Өөрөөсөө бол их гоё мундаг хүмүүс шүү дээ. Сайхан юм яа. Гэтэл 40 жилийн дараа Улаанбаатар хотод туул гол ширхчих юм бол тэр хүний насаараа зүтгэж байгуулсан тэр том бизнесийн эзэнт гүрэн эвгүй гэрэлцсэн байж магадгүй. Асар их үнцийн бүхий үл хөдлөх хөрөнгө туул гол байхгүй болчих юм бол юу ч биш хог навш болж байгаа юм.